Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ байгуулах, зээл олгох. Энэ удаагийнхаа сэдвээр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд төсөл шалгарсан тохиолдолд хэрхэн гэрээ байгуулж, хэрхэн олгодог вэ гэдгийг тайлбарлая. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөлд шалгарч зээл авах гэрээ байгуулах эрх олгосон жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчтэй дараах хоёр янзаар гэрээ байгуулж санхүүжилтийг хийн. 1. Сангаас шууд олгох зээл. Энэ нь бичил аж ахуйн нэгжид 300 сая төгрөг хүртэл санхүүжилт өгч байгаа тохиолдолд хамаарна. 2. Банкар дамжуулан олгох зээл. Энэ нь жижиг дунд аж ахуйн нэгжид 300 саяас 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт өгч байгаа тохиолдолд хамаарна. Аль алинд нь гэрээ байгуулж санхүүжилт өгөх процесс яаж явагдаж байгааг танд одоо тайлбарлая. Сангаас шууд олгох зээлийн хувьд төсөл сонгон шалруулахаар томилогдсон хороо эсвэл аймгийн засаг дарга шийдвэрээ гаргасан даруйд битүүмжлэн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албанд ирүүлнэ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын алба нь шийдвэрийн дагуу тушаал гаргаж баталгаажуулах ажлыг хийнэ. Хороо эсвэл аймгийн засаг дарга нь уг шийдвэрийг үндэслэн шалгарсан аж ахуйн нэгжтэй зээлийн болон барьцааны гэрээг байгуулна. Гэрээний дагуу санхүүжилтийг олгоно. Зээлийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгож болно. Банкар дамжуулан олгох зээлийн хувьд хороо нь шийдвэрээ гаргасан даруйд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албанд ирүүлнэ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын алба нь шийдвэрийн дагуу тушаал гаргаж баталгаажуулах ажлыг хийнэ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын алба нь батлагдсан тушаалыг жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчийн сонгосон банкнд хүргүүлнэ. Банк жагсаалтаар ирүүлсэн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчийн зээлийн судалгааны материалыг 14 хоногийн дотор хүлээн авна. Банк материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор багтаан өөрийн бодлого журмын дагуу зээлийг судалж, зээл олгох шаардлага хангасан төслийн жагсаалт, банкны зээлийн хорооны шийдвэр, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон нэхэмжлэхийн хамт баталгаажуулан жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн ажлын албанд хүргүүлнэ. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид барьцаа хөрөнгө дутагдвал зээлийн батлан даалтын сангийн холбогдох журмын дагуу 14 хоногт шийдвэр гаргаж зээлийн батлан даалтанд хамрагдана. Батлан даалтанд хамруулах эсэх шийдвэрийг жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн ажлын албанд хүргүүлнэ. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сан холбогдох бичиг баримтуудыг үндэслэн банкнд санхүүжилт шилжүүлнэ. Банк нь сангаас шилжүүлж орж ирсэн санхүүжилтийг үндэслэн ажлын 3 өдөрт багтаан зээлийг олгоно. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нь 2 хүртэл банкар зээлээ судлуулж болно. Мөн зээл авахдаа холбогдох даатгалыг хийнэ. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл, шинжилсэн зөвлөгөө мэдээллийг авахын тулд www.smefund.gov.mn вебсайтаар зочлоорой. Таны бизнест амжилт хүсье.